Би Тэнгэрийн хаанчлалын нууцыг мэддэг жаргалтай Бурхны хүүхэд. Шав наран түүн рүү ирж та яагаад тэдэнд сургаалт зүрлэлээр ярьдаг юм бэ гэхэд тэр Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. Учир нь хүнд байна, түүнд ихээр өгөгдөж элбэг дэлбэг байх болно. Харин хүнд байхгүй байна. Түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодогчгүй учраас би тэдэнд сургаалт зүрлэлээр ярьдаг. Хүүхдүүдээ, өнөөдөр бол сүнс сэтгэл амралтыг олох жаргалтай эзний өдөр юм аа. Тиймээс өнөөдөр ч мөрөглийн цагаар дамжуулан Бурхан надад ямар үг өгөх бол бүгдээрээ нүдээ томоор нээгээд чихээ дэлдэлгээд Бурханы үг Тэнгэрийн хаанчлалын үгийг сонсцгоё. Сатан ананданд харагдахгүй ч бидний сэтгэлийн баяр хөөр талархлыг булан үгүй хийж мөрөглийн цагтаа амжилт гаргахгүй байхаар ажилдаг. Тэгэхээр эхлээд бүгдээрээ Бурханы үгийг сонсохын өмнө мөрөглийн нэрвэлөө сатан талтахгүй байхын тулд Иесус Христийн нэрийг тунхаглацгаая. Иесус бол Христ. Бид бол Бурханы хүүхдүүд. Бүх асуудал дууссан. Диаволоо зайл. Ариун сүнсний дүүргэлт дэлхийн илгээлт. Газрын хязгаар хүртэл гэрчлэгч болготон. Өнгөрсөн 7 хоногийн өвөнд Иесус Галил нуурын эрэгт цугласан хүмүүст зам хавийн хөрс, чулуурхай хөрс, хогийн ургамалтай хөрс, мөн сайн хөрсөнд цацагдсан үрийн тухай сургаалт зүрлэлийг альцсан билээ. Энэ үед дагалдагч нар нь Иесус рүү төхөж ирээд хэлэхдээ Иесусээ та яагаад тэдэнд сургаалт зүрлэлээр ярьдаг юм бэ гэхэд Иесус Тэнгэрийн хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй гэсэн Бурханаар дуудагдсан Бурханы хүүхэд болсон. Бид л Иесусийн сургаалт зүрлэлээр ярьсан Тэнгэрийн хаанчлалын нууцыг ойлгохоор зөвшөөрөгдсөн юм. Иесус бол Христ, амьд оршигч Бурханы хүн. Ийхүү итгэн тунхагладаг хүүхдүүд нь ямагт Христийн тухай сонсоод хараад идлэг зургийн жаргалтай Бурханы хүүхдээр амьдарч чаднаа. Тэр үед олон юудэчүүд Иесус Христийн хийсэн гайхамшгуудыг харсан. Мөн Иесусийн явсан газар бүрт даган явж Иесусийн альцсан үгнүүдийг ч сонссон. Гэвч олон юудэчүүд болон шашны удирдагчид нь Христ болон ирсэн Иесусыг харсан ч Иесусийн үгийг сонссон ч Иесус хэн гэдгийг зөв таньж мэдэж чадаагүй юм аа. Эцэст нь тэд захирагч Пилат дээр очиод Иесусыг загалмай дээр цовдол хэмээн хашгирцгаасан. Иесусыг цовдол. Мөн тэд Иесусийн загалмай дээр цусны буруутгал өөрсөд дээр нь болон өр хүүхдүүд дээр нь бууг гэх аимшигт хараалын үгийг ч хэлцгээсэн. Тэгвэл Библиэд юу гэж тэмдэглэгдсэнийг харцгаах уу? Хуучин гэрээнд биднийг гим нүглээс авран чөлөөлөхийн тулд эхлэл 3:15 дээр эмэгтэйг түрэх Месиа ирэх болно гэх амлалтыг өгсөн. Тэгэд шинэ гэрээнд Месиа Иесус Христ ирээд загалмайн өхөл ба амлалтаараа дамжуулан сатаны толгойг бяцгшгсэн. Хүн төрлөختөнд яагаад Христ хэрэгтэй вэ? Бүтээгч Бурхан нь хүнийг угийн Бурханы дүр төрхөөр сүнслэг оршихуйгаар бүтээсэн. Тэгээд Бурханы амин амьсгалыг авсан сүнслэг оршихуй болох хүн нь үгээрээ энэ дэлхийг бүтээсэн. Үгийн Бурхантай хамт байн бүтээлийн дэлхийг захиран өсөн үржиж хөгжин дэвших боломжтой байлаа. Гэвч хүн төрлөختөнд асуудал үүссэн юм аа. Бурхантай тэрслэн Тэнгэрээс хөөгдсөн том луу бүх дэлхийг хагаралт хүргэгч эртний могоо диавол сатанч гэж нэрлэгддэг хорон мөнийг бидний энэ дэлхийд эмх замбрааг хоосрол харанхуйг авчирсан байсан. Бидний энэ дэлхийд эмх замбрааг хоосрол харанхуйг авчирсан сатанч гэдэг диавол нь эхлэл 3 дугаар бүлэг дээр могоон дүрд хувиран гарч ирээд хүн төрлөختөнд асуудлыг авчирсан юм аа. Эцэст нь хүмүүс худалч шунхаа хагарал үүсгэгч сүнс сэтгэлийн хулгайч болох сатаны үгэнд хууртан Бурханы үгийг зөрчин Бурханаас холтоход хүрсэн билээ.
Тэгээд гим нүгэлд унсан хүн төрлөختөн худал хуурмгийн эцэг диаволын хүүхэд болон диаволын зарлага төдийгөр амьдарч байгаад хөл рүү явхаас өөр аргагүй болсон юм аа. Үүнийг Библиэд төрөлхийн гим гэж нэрлэдэг бөгөөд хүн өөрөө хизээч шийдвэрлэж үлч чадах суурь асуудалч гэж хэлдэг. Диаволын хүүхэд хэвээрээ амьдрал бүх амьдралдаа өөрөө ч бүрэн ойлгохгүй айдас дотор амьдардаг. Эхлэл 3 дугаар бүлэг дээрээс харвал Адам бурхнаас холдмогц. Түүнд айдас мэдрэгдэж Эден цэцэрлэг дотор модны араар ногцсон тухай гардаг. Сатан, диавол, муу сүнс хүний сүнсийг барьж байгаа цагт хэн байлаач айцаас зогтож үлч чаднаа. Тэгээд нүдэндээ харагдаж чихэндээ сонсогдсны дагуу сэтгэл бодлоо даган сатаны хүслийг үйлдэн зарлаг мэт амьдрахад хүрдэг. Тиймээс л хүн төрлөختний суурь асуудал болон бүхий л золгийн асуудлыг шийдвэрлэхээр бүтээгч бурхан хүний дүрээр бидэн дээр энэ дэлхийд ирсэн билээ. Тэр нэгэн бол сатаны толгойг бяцгшсэн Эхлэл 3:15 дамлагдсан эмэгтэй үр удам Месия Есүс Христ юм. Есүс Христ бол мах бодийн бодолдоо хүлэгдэн өөрөө ч ойлгохгүй зөв бус үйлдэлийг хийхэд хүргэдэг диаволын ажлыг нураах жинхэнэ хаан. Гим нүглийн эрх мэдлийг нураахын тулд дахил болохоор ирсэн жинхэнэ тахилч. Бурхантай уулзах зам ба үнэн ам болсон жинхэнэ зүнч юм. Бүхий л асуудлын суурь асуудал болох гим нүглийн асуудлыг шийдвэрлэхээр ирсэн Эхлэл 3:15 дээр амлагдсан Есүс Христийг хүлээн авсан хэн боловч аврал авч Бурханы хүүхэд болох эрхтэй болдог. Түүнчлэн тийм хүнтэй ариун сүнс хамт байх болно хэмээн амласан билээ. Тэгээд л бүтээгч бурхан бидэнд аврал болгон өгсөн Эхлэл 3:15 дамлагдсан Есүс Христ ирсэн гэдэгт итгэх нь Бурханы ажил хийгээд Тэнгэрийн хаанчлалын нууц юм. Үхлээс амь руу шилжүүлсэн тэр нэр Есүс Христ. Үхлийн эрх мэдэл, тамийн эрх мэдэл, сатаны эрх мэдэл болох 3 хараалыг таслах тэр нэр Есүс Христ. Тэр нэрийг дуудах тусам ичгүүр орохгүй хийгээд авралыг олж ав. Тэгээд ариун элбэгийг олно хэмээн Библи айлцсан. Тийм гэвэл Бурханы хүүхэд болсон бидний өдөр бүр хайх ёстой зүйл юу билээ? Бидний ирж хайвал зохих зүйл нь ариун сүнсний дүргэлт юм аа. Ариун сүнсний дүргэлт гэж миний бүх бие бодол санаа сэтгэл Есүс Христийн сүнсээр дүүрэн байхыг хэлдэг. Тийхүү Бурханы ариун сүнс Христийн нэрээр төрөлхийн гим нүглээсээ болоод сатаны нөлөөгөөр гуниг, ганцаардал, уур хилэн, уцаар, зөрөөд байдал, гомдлол, гоншигнол, ичгүүр, шунхаарал зэргийг өөрийнхөө дотроос суглан гаргах сүнслэг тэмцлээ зогсоохгүй юм. Хормын төдийд надаас баяр хөөр, талархлыг минь булаан, уур хилэн, уцаар, гомдлон, гоншихноход хүрэгдээг бузар муу сүнсээ. Есүс Христийн нэрээр миний бодол сэтгэл амьдралаас зайл. Миний сүнсээ Есүс Христийн доторх баяр хөөрөө булаалгалгүй баярлан хөөрөх болтугай. Яг ингэж Есүс Христийн нэрээр бузар сүнсний ажлыг хөөх үед Бурханы хаанчлалын дүр төрх миний амьдралд биелэж эхэлдэг. Сүнслэг ертөнцийн талаар ойлгож мэдсэн нэгний дотроос талархал, баяр хөөр аяндаа гарч зүрхэн жаргалтай амьдарч чаднаа. За тэгвэл энэ 7 хоногт ч Бурханы өгсөн Тэнгэрийн хаанчлалын нууц Есүс Христийн тухай хараад сонсоод зүрх жаргалтай Бурханы хүүхдээр сүнслэг тэмцэлтэй ялалт байгуулж энэ дэлхийд 237 улс дахь диаспора мишнийг мөрөөдөж ямар нэгэн зүйлийг хийсэн өдрүүд байгаасай хэмээн ерөөй. Төгс хүчит Бурхан минь сатаны толгой гიშгсэн Эхлэл 3:15 дахь Есүс Христийг хүлээн аваад Тэнгэрийн хаанчлалын нууцын тухай сонсоод хараад итгэн өөрийн болгох Бурханы хүүхдээр дууцсанд баярлалаа. Өдөр бүр ариун сүнсний дүргэлтийг өгч баяр хөөр талархлаа сатаанд булаалгадаггүй сүнслэг тэмцэл дотор Бурханы хүсэл бол
237 улсын диаспора мишн дэлхийн илгээлтийг хэрэгжүүлдэг сүнслэг бурхны хүн болгож өгөөч. Иесус Христийн нэрээр залбирлаа. Аамен.